Хүүхдүүдээ ерөнхий боловсролын нарийн сургуулийн математикийн багш Отон Баяр байна. За өнөөдөр математикийн хичээл дээр олон гишүүдийг олон гишүүдээр үржүүлэх гэсэн хичээл арга байна. За олон гишүүдийг үржүүлэх гэдэг нь нэг олон гишүүдийн гишүүн бүрийг нөгөө олон гишүүдийн гишүүн бүрээр үржүүлсэн үржрүүдийн нийлбэрийг хэлдэг байна. За үүнийг томьёор илэрхийлэх хичээл да. За томьёор илэрхийлэх юм бол А дээр нэмэх нь B-ийг үржих нь C дээр нэмэх нь B гэж томьёолж. За эхний хаалт дотроо тоо дараагийн хаалт дотроо тооцоо үржүүлээ. А C дээр нэмэх нь А дээр нэмэх нь за дараагийн үржүүлээ. B C дээр нэмэх нь B D гэсэн хэлбэртэй тэнцүү байна гэсэн. За үүний дараах жишээ дээр багш нь тайлбарлая. За нэгдүгээр жишээ нь 2x-ээс хассан 3-ыг үржих нь 6x дээр нэмэх нь 5 гэсэн үржүүлэг олгож байлаа. За тэгэхээр эхний хаалт дотроо тоо дараагийн хаалт дотроо байгаа тооцоо гишүүнч үржүүлнэ гэсэн ба. За үржүүлээ л да. 2x-ийг 6x-аар үржүүлэхээр 12x квадрат. За дараагийнх нь 2x-ийг нэмэлт оржуулах 11x. За дараагийнх нь хасах тоог нэмэлт оржуулахыг хасах 18x. Хасах 15 болж байна. За эндээс харъя. Бүсгүйтэй гишүүн 8 гэж. За харилтаа бүсгүйн хариу нь 2 зэрэг 1 зэрэг 1 зэрэг буюу сул гишүүн. За тэгэхээр энэ 2 8 бүсгүйтэй гишүүн хандаж байна. Тэгэхээр нэмэг хасгын хасах. Их тооноос нь бага тоог нь хасаад ихийнх нь онор тэмдэг тавина гэсэн учраас 18-аас 10-ыг хасгаад 12x квадратаас хасна 8x хасна 15. За ийм хамгийн сүүлийн хариу маань энэ хоёр олон гишүүдийн үржүүр нь 12x квадратаас 8x хасна 15. 2 зэрэг 1 зэрэг сул гишүүн буюу ингээд гарч ирнэ гэсэн үг тийм ээ. За дараагийн жишээ тайлбарлая. 2 дугаар жишээ гэж тийм ээ. За жишээ 2-ын болохоор 2x-ийг нэмэх нь 3y. За хаалтан дотор дараагийн үржигдэх нь x-ээс 5x-ийн үржигдэхүүнийг болгоо гэж. За мөн адилхан чанар ёсоор эхний хаалт дотор байгаа тоор дараагийн хаалт дотор тооцоог үржүүлээ. 2x-ээр үржүүлээ 2x квадрат. Дараагийнх нь 2x-ийг хасаад үржүүлэх хасах 10x y. Дараагийнх нь нэмэх 3y-ийг x-ээр үржүүлэхээр нэмэх нь 3x y. Дараагийнх нь нэмэх хасгын хасах нь за 3y-ийг 5-ээр үржүүлэхээр 15y квадрат болж байна. За төсөөтэй гишүүн гэсэн чинь x гэдэг төсөөтэй болчих байна. За энэ багшны хайр жоохон өөр юм сурчин. За тэгэхээр энэ нэмэх энэ хасад очиж нэмэх хасгын хасах. Ил тооноос нь бага тоог нь хасаад ихэнх хүн тэмдгийг тавина гэсэн учраас 2x квадрат. За их тооноос нь бага тоог нь хасаад ихэнх хүн гэсэн учраас хасах нь 10x -ээс 7 3x y-ийг хасгаад 7x y хасах нь 15 y квадрат гэж гарч байна. За энэ бодлын хариу бол энэ байна гэж тийм ээ. За дараагийн нэг жишээ авъя. Жишээ 3. За жишээ 3 нь болохоор хаалт дотор хасах 2-ны а нэмэх нь 3b-ийн квадрат. За үржих нь а квадратаас хасах 2b гэсэн үржигдэхүүний үржирийг олгож байна. Хоёр олон гишүүдийн үржирийг олгох. За олон гишүүдийг олон гишүүдээр үржүүлэхдээ эхний хаалт дотроо тоо дараагийн хаалт тооцоо гишүүнчлэн үржүүлнэ. Тэгэхээр эхний хаалт дотроо эхний тоо маань хасах тэмдэгтэй. Дараагийнх нь нэрийг буюу нэмэх тэмдэгтэй. Хасах тоог нэмэх тоог үржүүлэхээр хасах тоог. За хасах тоог тавьчих. За тэгэхээр 2-ны а-г а-гаар үржүүлэхээр зэргийн чанараас 2 үржигдэхүүн маань нэмэгдээд 2-ны а-гийн 3 зэрэг болж байна. Дараагийнх нь хасах хасгын нэмэх нь за 2-ны а 2b үржүүлэхээр 2 том минустай ab гарч байна. Дараагийнх нь нэмэхийн нь за 3b квадратыг а квадратаар үржүүлэхээр 3a квадрат b квадрат гарч байна. Дараагийнх нь харъя л да. Нэмэх тоо хасах тоо үржүүлэхэд нэмэх хасгын хасах за 3b квадратыг 2b-ээр үржүүлэхээр 2 3 6 b-ийн 2 зэрэг b-ийн 1 зэрэг зэргийн чанараас b-ийн 3 зэрэг.
За хамгийн сүүлийн хариу харъя. 2-ны А куб нэмэх нь 3А AB нэмэх нь 3А квадрат B квадрат хасган 6B куб. За энэ төсөөтэй жил үржих юм байна гэж тийм ээ. Төсөөтэй гэж. За ингээд энэ хэлбэл тусч байна. За дараагийнх нь дөрөвдүгээр жишээ дээр нь. За багш нь одоо дөрөвдүгээр жишээ дээрээ илэрхийлэл ба тэгшлээ хандаа явууч. За ихэнх илэрхийлэл хат үзье. Одоо энэ олон гишүүнтэй өжигдөхүүний цалаас орсон юм чинь илэрхийлэлтийг харуулж үзье. За эхний хаалт дотор маань 6x-ээс хасган 2-ыг хүрчих нь x дээр нэмэх нь хасган 2-ыг хүрчих нь x-ээс хасган x дээр нэмэх нь гэсэн энэ илэрхийлэл харуулж. За багш нэмж бичиж. Илэрхийлэл утгыг. За илэрхийлэл утгыг болохдоо харъя хэдүүлээ. За түрүүн бол бид нараас олон гишүүдээр үржүүлж ирсэн байна. За өөрөөр хэлбэл олон гишүүдээр үржүүлэхдээ эхний хаалтаараа дараагийн хаалт тоо зэрэг шинжлэх үржүүлнэ гэсэн. За үржүүлчих. 6x квадрат тийм ээ. Нэмэх нь 6x хасган 2x хасган 2 болсон байна. За хасган гэсэн чинь энд маань хадаа энэ үржигдхэн маань 3 үржигдхэн орж ирсэн байна шүү. 2 олон гишүүд байгаа мөртөө дахиад 1 ба олон гишүүд орж ирсэн байна. За өмнөх хичээлүүдээр бид 1 ба олон гишүүд үлдсэн. 1 ба олон гишүүд нь яадаг гэсэн мэлээ. Хаалтны өмнөх тоогоор хаалт дотроо тоо зэрэг гишүүнчлэн үржүүлнэ гэсэн ба. За үржүүлээ. А-г Б-тэй А-З-д үржүүлнэ. А Б-ийн үржүүр дээр нэмэх нь А-З-ийн үржүүр гарна гэсэн ба. За энэ том юм юмж ороод ирсэн байна. Мөн адилхан бас нөгөө 2 олон гишүүдийн үржигдхэн ороод ирсэн байна. За тэгэхээр олон гишүүдээр үржүүлэхээр хамгийн түрүүнд гүйцэнэ гэсэн үг. 1 ба олон гишүүн 2 олон гишүүд хамтаа орж ирсэн бол хамгийн түрүүнд 2 олон гишүүд үржүүлнэ. За тэгэхээр яах вэ гэхээр за ерхий үржигдхэн 2 маань байж юм. За хаалт дотор 2 олон гишүүдээр үржүүлнэ. За үржүүлээ x квадрат нэмэх нь x хасган x энэ илэрхийлэл бодож. За бодолтой хамгийн дараа нь багш нь юу хэлсэн мэлээ? Батан төсөөтэй гишүүд эмгэгдэхнээ гэсэн шүү дээ. За төсөөтэй ижил үржихийн дагуу багш нэг үзэрч л да. Тэгтэл эндээс 6x квадрат байна. За нэмэхсийн хасах их тооноос нь бага тооноос дахин хүмүүст төлөх гэсэн учраас нэмэх нь 4x. За хасган 2-ыг үржих гэснээр за дараагийн хаалт дотроо төсөөдөж гэмтэл энэ нэмэх энэ хасах тэтгэж эсрэг тэмдэг ажтаа устчлаа. Хаалт дотор үлдсэн бичээл та эхнийхэн x квадрат гарч байна. Дараагийнх нь хасах 1 гарч байна. За энэ цааш нь үү? За тэгэхээр эндээс хэдүүлээ харагдвал яасан бэ? Энд дээр 2 олон гишүүн харилцаа харагдаж байна тийм ээ. 2 олон гишүүд нь яадаг гэсэн бэлээ? Эхний хаалтны өмнөх тоогоор хаалт дотроо тоо зэрэг гишүүнл үржүүлнэ гэсэн шүү дээ. Энэ чанар юм. За тэгэхээр үржүүлээ. Гишүүнл үржүүлэх чанар ашиглаад 6x квадрат дээр нэмэх нь 4x. За хасган 2. Хасган гэсэн чинь хаалтаа залуу үржүүл хаалтны өмнөх тоо маань хасаад хэдэг учраас хасах нэмэх хасах 2x квадрат хасахын нэмэх нь 2 гэсэн илэрхийлэл болох юм. За эндээс хадвал төсөөтэй гишүүд мөн ажил харагдаж байна. x квадрат нь за x нь сул гишүүн гэсэн төсөөтэй гишүүн байна. Тэгтэл 6x квадратаас 2x квадрат ярихсаар ирээ гэж тэгэхээр мэдээж 4x квадрат харагдаж байна. За эсрэг тэмдэг ижил 2 тоо маань туслаа. Дараагийн үлдсэн тоо маань нэмэх 4x харагдаж байна. За энэ илэрхийллийн утга нь 4x квадратын нэмэх нь 4x гэсэн хариу гарч байна. За давхарт нь багш тэгшлэлээр хаад үзье. Тэгшлэлээр хаад үзье. За 6 бүрчийн хаалтны дотор x-ээс хасган 2 үржих нь 2x дээр нэмэх нь. За хасган 3-ыг үржих нь 2x-ээс хасган 1-ийг үржих нь 2x-ээс хасган 3 гэсэн 3 гэсэн тэгшлэлийг бодож байна. За багш нь тэгшлэлийг бодож байна. Тэгшлэлийг бодож байна. За тэгэхээр дөрөвдүгээр жишээ дээр багш нь юу хэлсэн бэлээ? 1 ба олон гишүүнд
хамт орж ирсэн байх юм бол хамгийн түрүүнд 2 олон гишүүнтэй үржүүлнэ гэсэн. За 2 олон гишүүнд маань энэ харагдаж байна. Энд мас гэж харагдаж байна. За хэдэл үржүүлээ л да. 6 үржих юм тийм ээ. За үржүүлээ. 2x квадрат нэмэх нь x хасах нь 4x хасах нь 2. За хасах нь 3-ыг үржих гэснээр үржүүлээ. 4x квадрат хасах нь 6x. За хасах нь 2x хасахсаар нэмэх нь учраас 3. Тэнцээ 3 гэж хэлж байна. За тэгэхээр энэ дээрс төсөв төгсөд амаа ажиллах бас юм тийм. За амархан байгаадаас багш дотор хэлбэрчлээ авч. За эхний тоо 6 юм байна. 2x квадрат. Их тооноос нь бага тоосоод ихийн хүндийн яг гэсэн учраас 3x болж байна. За дараагийнхан 3-ыг үржих юм. За хаалт надад 4x квадрат гэснээр хасах нь гэсэн учраас хасах 8x болж тийм ээ. Нэмэх нь 3 тэнцүү. За он дээр адилхан яасан бэ гэсэн чинь нөгөө нэг болон гişүүл гарч ирсэн. Хаалтны өмнөх тоогоор хаалтны дараа тоон зэрэг яадаг гэсэн. Гişүүшлэн үржүүлнэ гэсэн утсан чанартай гэсэн. За тэгэхээр энэ маань 6 хаалцаар гişүүшлэн үржүүлэх юм. Мөн адилхан хасах 3 хаалцаар үржүүлэх гэж нэ гэсэн. За бич. 12x квадрат хасах нь 18x хасах нь 12. За хасах 3 хаалцаар адилхан хаалт дотроо илэрхийлэх хэмжээний эсрэгээр өөрчлөгдөн. Хасах нь 12x квадрат нэмэх нь 24x хасах нь 9 тэнцүү 3 болж байна. За эндээс төсөв төгсөв гэсэн чинь эсрэг тэмдэгтэй ижил танаа бүгд босчихно. За өөр төсөв төгсөв байна гэсэн чинь x юм байна л да. За манай адилхан дараагийнхан сул гишүүн танаа багш нь 2 зурж. За эндээс харъя. 24x гэсэн тийм ээ. Хасах 18x дээр нэмэх нь 24x гэхээр юм байна. Их тооноос нь бага тоогсоод ихийн хүмүүд хэдий тавина гэсэн чинь 6x гарч байна. Тийм ээ. За авч нэшээ хичжээ. 6x. Тэнцүү гэснээр хасах сайн нэмэх гэсэн учраас хасах тэмдэгмээ нэмэгдээд 12 дээр x-ийг нэмэхээр 21. Хасах 20 болсон. Хасах 20-ыг хоошоо гаргахаар 3 дээр нэмэхээр чинь 24 болж байна. За эндээс x олъё. X-ийг болохдоо x-ийн хажуу талд байсан маань хувьсгч нь 6 үжигтэнтэй учраас нөгөө талд хуваагдаж өгнө. X тэнцүү 4 болж байна. За энэ бол бидний санийн тэгшлэлийн хариу нана гэж харагдаж байна. За өнөөдрийн хичээлээр хүүхдүүдээ холон гишүүдийг олон гишүүдээр үржүүлэх үзсэн. За энэ дээр болохоор үзэн яасан бэ? Үжигтэнүүдээ үржих болгох задлаа зурсан байна. За мөн адилхан 4-р жишээнээр яасан бэ гэхээр илэрхийлэл дээр ашигласан байх нь 5-р жишээн дээр гэрчлэлээр ашигласан байх нэ. За тэгэхээр яг хөө гэхээр өөрт байгаа ном сурах бичгээсээ ижил төстэй болгоодыг бас